За, орноос босъё. Орноос бус. Сайн мэцхан эрхэм үзэгчид наадамч олон та бүхэнд өглөөний мэнд хүргэе. Үндэсний их баяр наадамда та бүхэн сайхан наадаж байна уу? Өрх цэгмийн сурвалжлах баг зэвсэгт хүчний Хурандаа генерал Жамсрангийн Ёндангийн нэрэмжит зэвсэгт хүчний Тэг 32 дугаар анги дээр зориулж ирсэн байна. За Тэг 32 дугаар ангийн нийт алба хаагч бие бүрэлдэхүүн үндэсний их баяр наадмын нээлтийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд бэлтгэхээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Шажин хурхын аманд 6 дугаар сарын 5-ны өдрөө энд ирж байрласан байна. Нийтдээ 40 хоног үндэсний их баяр наадмын нээлтийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд бэлдээд Улаанбаатар хот руу дөхөж очоод үндэсний их баяр наадмынхаа нээлтийн үйл ажиллагаанд бэлдэх юм байна. За Тэг 32 дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүн алба хаагч, цэргийн алба хаагч, за офицер, хурандаа, солтон тэргүүтэй, за тэгээд тоогооч бэлтгэгч гээд нийтдээ 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй үндэсний их баяр наадмын ёслол хүндэтгэлийн нээлтийн үйл ажиллагааны одоо энэ эрхэм үндтэй албандаа бэлдэж байна. Ингээ би та бүхэндээ баяр наадмын нэвтрүүлгийг Сажин хурхын амнаас бэлтгэн хүргэж байгаадаа таатай байна. За, хэрийн байр цэрээд команд өгөөрэй. За, тамирынхаа хувцас өмсөд гараач гисараа. Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зурга, долоо, найм, зурга, долоо, найм, дуусгаад, бус. Улаанбаатар хотод өглөөний 7 цаг 5 минут болж байна. Тэгээд хүндэт харуулын зэвсэгт хүчний Тэг 32 дугаар ангийн өглөөний цайнд одоо бид хэд орох гэж байна. Аль ангиас ирсэн бэ? Би Говьт анги 2024 оны 2 дугаар ирсэн. Цэвэр огт ирсэн гэдэг. Би Говьт ангиас Хөлдөөсмас 2024 оны 2 дугаар хэлжээр уцаа цэргийн албанд татгч ирээд зэвсэгчний Тэг 32 дугаар ангид уцаа цэргийн албаа хааж байна. Зэрэгтэй явах юм байна. Ер нь бол яг хол зэрэгт бол ер нь явна гэсэн бодолтой байсан. Ер нь бол эр хүмүүс төрсөн дөө ч юм уу. Ер нь бол нэг хаасан дээр явах бодгүй байсан. Саяхан хэд хоногийн өмнө үзэсгэлэн ерхийлэгч ирсэн. Тэрэн дээр оролцсон уу? Оролцсон. Яг тэр улаан хувцас юм уу эсвэл баатрын хувцас өмсөж ч нэг тийм омгш лавдаг гэх юм уу. Нэг цаанаасаа нэг өөрөөрөө бахархаад ч юм уу. Ер нь бол ангиараа бахархдаг. Тэр манай ангууд ер нь бус ангуудын бодвол тийм манай ангууд ер нь бол завгүй өнгөрдөг гэх юм уу. Өдөр хоног маш урт өнгөрдөг. Одоо бол бэлтгэл бол нэлээ хийж байгаа. Тэгээд яг нэг их хүмүүс төрсөндөө ч юм уу. Яг нэг ер нь бол тэгчхэр оргийн амархан холдоод тах тийм хөвдгөл өсөлттэй. Тэрийн наадам нээн гэдэг бол тэрийн наадам нээн гэдэг бол дэлхийн хэмжээнд яригдах асуудал. Тэр нь бол их бахархаж байгаа. За найзуудтай болж байна уу? Ер нь бол тэгэл бүгд л манай найзууд. Агандаа ирээд бол их хэцүү баахан халдсан хөтөлгөхгүй гэлээ тэр тэгээ сүүл рүү дасаал. Энэ бол одоо бүгд бол найзууд болсон. Гэр бүлийнхэнтэйгээ холбогдох тийм боломж ер нь олгодгүй. Ер нь бол гэр бүлийнхэнтэй холбогдох боломж бол ер нь бол нээлттэй. Ер нь бол өссөн үедээ 7 хоног моног нэг ч юм уу өнөр нь ойлгож хагаад уцаар яриулаад гэр бүлтэй холбоонд оруулдаг. За намайг Баатар цаг хөлтөө буян л иргэдэг. Би Дорн тавс татаж ирсэн 2024 оны 2 дугаар хэлжээр. За зэрэгт ирсэн сэтгэл юм байна. Зэрэгт бол анх ирэхэд бол би бол өөрийн хүсэлтээр ирсэн. Энэ нөө цэргүүн болох гэж шийдсэн байна. Оо за үргэлжлүүлээд халагдсан ч гэсэн. Шууд энэ ангид өвлдөд. Тэгээд анх ирэхэд бол бас халдсан нөхдөд бол бас юм уу.
Нөгөө олон хүнтэй тийм олон хүнтэй зэрэг харж үзүүг болохоор тэгээд сүүлдгээр тасаад бүр янз янз гоёс. Найз зөндөө найз. Одоо бүгд ингээл миний найз. Цэргийн амьдрал ямар байна? Цэргийн амьдрал гоё. Манай ангийн хувьд болонгод төрийн хүнд таруул гэдгээрээ онцлогтой. Тэгээд энэ тэмдгийн бүх ёслол энэ тийм одоо нөгөө талбай малдад ерөнхийлөгч явах дулаах зүйлстэй зогсдог. Тийм гэдэг алхаж молдог гэдэг мөр цалайн дээр ордог. Тийм юмнууд нь л одоо айгуу гоё санаа. Дулаах зөмсөл явах бол сүртэй явах. Хоёр хойдол нь хоёр морис лав байсан. Тэрийг нь баруун талд нь зогсчихсон. Өдрийн яг химнэл Өдрийн химнэл хэрхэн өнөхөө? одоо ингээд бэлтгэлээ Бэлтгэлээгээд амраад тэгээд өдрийг тийм хөл барьдаг. Яг нөгөө төрийн наадмын нээлт дээд гэдэг юм. Бэлтгэлээ саяхгүй болохгүй. Алдж малж юусэн болох. Одоо офицер ахлагчтай бол бас надад бүгд заадаг. Хамгийн их заадаг нь ахлагч Тэмүүжин гэдэг юм байна. Одоо юу нэг хвчлэн зааж өгдөг. Тэгээ ер нь ирээдүйд үзэхэд шаардлага. Эхний карантин ангөрөг дуусгаад гой санагдчих юм яах ч вэ. Ер нь цэрэгт яваарай гэж уриалсан та. Эр хүн босног цэрэгт явж үзсэн дээр гэж бодсон шүү дээ. Тэгээ 2026 оны 2 дугаар жилийн хугацаа зэрэг албан татагдаад. Тэгээ ингээд наадмын парад морины хөлтөлт гарцсан. Тэгэл ячнаа. Тэгэл гоё. Тэгээ өөрийн хүсэлтэд ярьж ирсэн. Ер нь цэрэгт ирснээр их олон юм сарсаа. Олон аавын хөвгүүдтэй ингээд байж байгаас гоё л. Зэрэгээс салгагдсны дараа найрамдаа үлддэг юм илүү байсан бол хувийн маяг явт юм л зөндөө утсан. Тэгээ би ер нь төрд ажил хийж ер нь бодож байна. Офицер алхагч нарын харилцаа, хандлага, роти бие бүрэлдэхүүний харилцаа, хандлага, олон хүмүүсийн байгаа газрын харилцаа, хандлага. Тэгээ минерийг тэгэл нөлөөсөн юм зөндөө. Богд хааны ордон үзээ. Баша Монгол ирлээ. Өв соёлоо эрхэмлэж угтах ирээдүйг хамтдаа бүтээй. Халзан мөрөгтэй төсөл. Хөрөнгийн зах зээлдэх таны хөдөж TDB Securities. $2005 онд цэргийн албанд зөвшөөрөгч нэдэг 32 дугаар ангид татагдж ирээд цэргийн албанд татагдж ирсэн хугацаа зэргээр тэгээд 1 жилийн хугацаатай албаа хаачаад 2006 онд ерөнхийдөө ахлагчийн албанд элсэн орсон байгаа. Тэгээд түүнээс хойш ерөнхийдөө 20 жил одоо энэ ангидаа дээрээс нь ялангуяа энэ хүнд харуулын орооттой ерөнхийдөө 20 жил одоо ажиллаж байгаа. 2007 оноос хойш одоо энэ наадмын нээлтэнд оролцох одоо энэ бүрэлдэхүүнд ороод одоо бас 10 хэдэн жил болцсон байна. Энэ 20 жилийн хугацаанд ер нь төрийн ёслолыг 90,000 гаруйдаа ерөөхдөө явсан гэж ер нь яг зөв өөрийнхөө зүгээр нэг тойм юугаар тэгж боддгийг дотроо тэгээд манай төрийн ёслолч ерөөхдөө нөгөө нэг төрийн дээд айлчил тийм ээ тэнгүүтээ нэг дипломат айлчил ингээд цэргийн ёслол гэдэг ингээд хуваагдаа явчихна. Тэр болгоны одоо төрийн дээд айлчил болонгууд л гадны орны ерөнхийлөгч ерөнхий сайд ирнэ. Энэ дээр бол бодох морьтой хүнд харуулж ихсдэг. Энэ болгон дээр нь бүгдэнд нь явдаг. Дээрээс нь наадмынхаа нээлтэн дээр одоо жил болгон оролцдог. Оролцохын тулд бид чинь одоо сүүл цагаан тугаа одоо ордноос авахын тулд ерөнхийлөгчийн зарилгаар бид нар авдаг. Жил болгон бид одоо нөгөө ерөнхийлөгчийн зарилгад бас ордог. Тэрнгээрээ маш их бахархдаг. Төрийн нөгөө нэг их сүлдч гэдгээр явж байгаа. Тэнгүүтээ одоо энэ лагерыг бол ерөнхийдөө хариуцдаг. Тийм болохоор би өөрөө энэ одоо ёслолын үйл ажиллагааг тийм ээ чаддаг тийм ээ одоо яг энэ бүх юмыг мэддэг байж гэмээ нөгөө нэг цэргийн албаагч нартаа одоо яг ийм хийх ёстой одоо энэ дээр ийм ажил хийх ёстой одоо энэ дээр ийм байх ёстой гэдэг юмыг бүгдийг нэг нэгэнгүй татаад зааж өгөх нь дээрэс нь өөрөө би тэр нэг алхаж гიშгэх гэдэг асуудлыг өөрөө би илүү байх ёстой тий. Тийм болохоор нөгөө нэг цэргийн албаагч нар хугацаа цэргийн албаагч нар чинь тэрийг харж үлгэрэлдэг. Одоо цэргийн албанд ахлагч болоод ингээ ажиллаж байгаа нь ер нь хэцүү юм гэхээсээ илүү дандаа бахархалтай. Ялангуяа манай одоо ангийн хувьд бол илүү бахархалтай. Тэгээ би улирингуудаа одоо 1 жилийн дараа яг энэ наадмын үйл ажиллагаанд оролцоод эхэлсэн болохоор
яг энд хамаг юма зориулдаг тий үнчээр ингээ явдаг. Мордыг бэлтгэхийн хувьд бол яг ихний жилдээ бол одоо юу гэдэг займаан одоо гэдгээр нь авчраад тий дагалдуулж одоо бэлтгэл хийлгэн. Тэгээ хамгийн гол нь туус чинь одоо адуу гэдэг чинь бас л үргэж юу яа штэ. Тэхийн тулд одоо ингээ туг зооцсон байгаа юмнаас үргүүлэхгүй одоо тэр хөгжимчд авчраад бид нар атал дээр нь хөгжим тоглуулдаг. Зөвсөлтчний 30 дугаар ангийн хүнд харуулын цоор одынхондоо 70 жилийн ой болгож байгаа. Тэр бүхэнд нь тэ өндрөөс өндөрт амжилт хүсье. Хамт олондоо дээрээс нь одоо ганцхан хүнд харуулын гихгүйгээр одоо бусад салбар тийм ээ хөгжим харуул үйлчлэгээ цэргийн цагдаа гэдэг одоо бидний чинь ерөнхийдөө мордоо унаад явхад цэргийн цагдаагийн ороод тэгээд бас тусгай ороод байгаа. Тэд нар маань нөгөө хамгаалтанд бас гарна тий хүүрэхгүй бол бусад салбраасаа хүн авдаг. Ер нь бол манай ангийн 32 дугаар ангийн яг бүхэлдээ л явдаг ганцхан хүнд харуул гихгүйгээр бүхэлдээ одоо арын албаныхан гэж бааш тогооч нар маань хүртэл нөгөө хоол бэлдээд ингэдэг шиг халуусныхан бол нөгөө усан доорх ингээд бүх одоо юу тэгээд ангийнхаа нийт бие бүрэлдэхүүн одоо хүнд харуулгынхаа 60 70 жилийн имчилгээг одоо дэвшүүлж байна. Тэгээ та бүхэнд амжилт хүсье гэж хэлье. Өрдөө өргсөн гарын арга, төмдөө өргсөн бардам мэдээ. Батлалын бардам мэтгэл. Бидний. За бүгдд нь орой минь төргийа. Тэгээд өглөө үүрээс ахуулаад босгоос ахуулаад за тэгээд ерөнхийдөө яг 32 дугаар одоо ангийн яг ротынхон үндэсний баяр наадмынхаа одоо ёслол хүндэтгэлийн нээлттэй үйл ажиллагаанд өдөржингөө бэлддэг юм байна. Тэгээд цэргийн хоол хамтдаа эдэлцээд одоо та бүхэндээ нэг өдрийг үнэхээр сайхан өнгөрөөлөө. Тэгээд бүгдээрээ завгүй улс их орны хотлоо зүтгэж байгаа сайхан залуучууд байна. Тэгээд дүүнэртээ маш их баярлалаа. За Өнгө Эрдэнэ хизэнээс гитар тоглож сурсан. 9 дугаар ангийнхаа зуны амралтаас ахуулаа л тэгэл. Яг нөхөрсөндөө гитар гэдэг хүчтэй. Өөрөө хувьд би дад сурсан уу? Тийм манай нэг үеэлх байдаг. Гитар тоглодог. Тэгээд тэр хасаа нэг анхан шатны зүйлсээ сураад тэгээд цаашаа өөр YouTube ухаал тэгэл. YouTube гэж их багшаас сурсан юм шүү дээ. За нэг сайхан аюу өргөж идэх үү? Үзэгчтэй зориулаад. За. Хамтдаа одоо багийнхан нас дагаад түрээдүүлээрэй. Хонцаа үлсийн цагаар хурц шаргал нарнадаа зэгис хөмөлөх нуурын мандан зэрвс салхи тоглоо амин ганцхан нутаг чамдаа чин мөнч гартайгаа алтан наран сонсдолдуулж чамдан би хэлээ харимэ эрх минь стабилээ ганцхан заяа нутаг минь табилээ Богд хааны ордон музей. Баша Монгол ирлээ. Өв соёлоо эрхэмлэж угтах ирээдүйг хамтдаа бүтээй. Халзан мөрөгтэй төсөл. Хөрөнгийн зах зээлдэх таны хөтөч TDB Securities.